Алмас movie guide гэл тэнгүүд хүмүүс намайг киноны гүрүү гэж боддог юм шиг байна. Өглөө босоод за би аль багцаас нь идэвхжүүлэх вэ гэж явдаг байхгүй. Ямар юмн дээр хамгийн их цаг үрээд байгаагаа мэдхийн тулд энийг хийсэн байхгүй. Хүмүүстэй өрсөлддөг. Хийхгүй бол шууд 400 500 байраар ундаг заяа. Дэлхийн хүмүүстэй өрсөлдөнө бас. Хамгийн ололттой яг одоо хэрэгжүүлж байгаа зүйл маань Солихсийн сар бүр зохион байгуулагддаг банкны карт эзэмштэй зориулсан арга хэмжээнд Алмас movie guide өөрийн ажил амьдралаа төлөвлөх хамгийн үр дүнтэй аргуудыг хуваалцлаа. За энэ өдрийн мэндийг хүргье. Сая та идрүүгээ яараа таксин дотроос буугаал. Яг К-драман дээр онгоцны бодол дээр нэг араас нь гүйдэгтэй ухаарад яг тэрэн шиг л гүйлээ. За өнөөдөр тэгэхээр би өөрийнхөө амьдралд хэрэгжүүлдэг юм ярих гэж утсан. Тэгээд надад өгсөн сэдвүүн болохоор төлөвлөх арга болон үр бүтээлтэй байх арга гэдэг дээр нэмээд би өөрийн зуршил гэдэг нэг юмыг би хэрэгжүүлэх гээд үзээд алдцаад явж байгаа. Тэгээд энэ талаар ярья гэж үзсэн. За тэгэхээр хамгийн эхлээд миний одоо төлөвлөгөөгөө боловсруулдаг бүтээлтэй байх аргын талаар ярихаас өмнө би хэм бэ? Би ямар хүн бэ гэдгийг эхлээд хэлсэн дээр баг. Content creator гэдэг айгүй гоё категорид багтаад явж идэг. Ямар ч байсан. Тэнгүүд actress/voice over actress гэдэг бас категорид хөөрхөн жижигхэн багтаад явж идэг. Хамгийн гол нь энэ хүн ямар зан характертай ямар хүн бэ гэхээр MBTI гэж сонсч ирсэн баг тий. За би болохоор ENFP буюу одоо энэ дээр нэг ягаан шуу уугаад мөчр дамжаад өөрийнхөө түүхийг хуваалцаад явж идэг тийм амар өөдрөг нэг юм баггүй. За ийм учраас энэ хүнийг ингийн одоо юугаар мемээр тайлбарлахад одоо би нэг иймхэн юмыг өгүүлэхийн тулд айгүй их тойрж магадгүй шүү. Би ENFP шүү заяа. За тэгээд ENFP-ийн бас нэг тодорхойлол нь юу гэдэг вэ гэхээр procrastination буюу юу гэдэг лээ манайха монголоор хойшлуулах тий. За яах вэ? Өнөөдөр дуусчих юм шиг маргааш л хийл да гэдэг юм баггүй. За тэгэнгүүтээ нэг юм хийн гэд бодчихгоодаа тэрэндээ амар over excited болдог. За нэг тиймэрхүү хүн байгаамаа. За тэгэхээр би яаж төлөвлөх гэж үзсэн бэ гэхээр хамгийн түрүүнд залуухан халуухан насан дээрээ бууж хөдлөх гэж үзлээ. За цаасан дээр ингээд зураад л хөтлөөд л би стагуу сайн хүн болно гэдэл бичиж үзэж байгаа. Дараа нь яасан бэ гэхээр iPad-н дээрээ бэлэн темплейт дээр хийж үзсэн. Яг тэгэхээр буужаач хитрхи цаг аваад идэв шүү дээ. Нэг ингээд гойд зурх гал. Яг нөгөө нэг үндсэн тэр habits юм уу? Үндсэн төлөвлөгөө дээр төвлөрч чадахгүйсэн байхгүй. Тэгэхээр н темплейт дээр айгүй минималистик байдлаар хийж үзвэ. Тэгсэн чи харин бас цаг их ороод л исэн юм л да. Тэгэхээр н дахиад бүр гар утасныхаа календар дээр ингээд зоогоод өгсөн. За харцгаая. Уучлаарай. Жаахан царамуудаа бичихтэй шүү. 2020 оны миний царамуудаа бууж явж байгаа жишээ те. Өдөр бүр 5 цагт босноо би сайн хүн болно. Өдөр бүр 22 цагт унтах болно. Тогтмол дасгал хийн. Агуу юмнууд ицсэн байгаа биз. За энэ дээр за 2020 онд унших 50 ном гэх мэтчлээ. За энэ нэг хүрээлцсэн байгаанууд нь байгаа шүү дээ тий. Уншчихсан гэсэн. Энэ хүрээлээгүй байгаанууд нь хөөх юм 2024 онд ч дуусаагүй явж байгаа гэсэн үг шүү заяа. За нэг иймэрхүү номнууд байдаг. Англи номнуудын хувьд хөөх юм. За ингээ подкаст сонсноо гэдэг ч юм уу тий. 2020 онд бас айгүй тийм нэг доторх охин маань ингээд хөөрхөн тэмдэглэл хөдөлдөг байжээ. За энэ дээр яагаад ийм их кино байгаа юм бэ гэхээр нөгөө би чинь Алмас movie guide гэл тэнгүүд хүмүүс намайг киноны гүрүү гэж боддог юм шиг байна. Тэгээд янз бүрийн нөгөө жинхэнэ киноны гүрүүнүүдтэй ивентүүдэд очичдаг. Тэгэхээр нөгөө хэд чинь ингээд амар лаг киног амар найруулагчийн өнцгөөс тайлбарлахаар би нөгөөдгийг үзег байдаг байхгүй. Тэгээ хүмүүс чи одоо кино тайлбарладаг үежиж үзээгүй мүү гэхээр надад нөгөө FOMO эффект үсээд бусдаас хоцрохгүй тулд ингээд хараа ингэж их хичээл зүтгэл гаргаж үздэг байсан байх шүү. За тэгээд дараагийнх нь iPad-н дээр Xenia гэдэг аппликейшн байдаг. Зарим нэг нь хэрэглэж үзсэн баг тий. За харамсалтай нь миний iCloud нөгөө
Хөөхөн устдаад бүх юм маань үгүй болчихсон байсан учраас энийг оруулж чадсангүй. За дараагийнх руугаа одоо би яг юун дээр явж байгаа вэ гэхээр за өнөөдөр 8 сарын 31 юм байна. За тэнгууд айгүй хөөхөн бас нөгөө дотоод барбитэй охин нь өвхөхгүй байгаа юм. Энд нэг бахан мөнгөөр тэмдэглэжсэн. За энэ өнгөнүүд нь бас их хөөрхөн учиртай. Ногоон нь эрүүл мэнд ягаан нь зоригтой амьдрал ч юм уу. За нэг тиймэрхүү улаан нь мөнгөтэй холбоотой ч юм уу те. За нэг тиймэрхүү. Одоо яг календар дээр ингэж тэмдэглэж яваа. Таскар нөтлөөд хамгийн ололттой яг одоо хэрэгжүүлж байгаа зүйл маань гар утсан дээр би Pomodoro гэдэг аппликейшн татсан. Tasks to do гэд хэрэглээд үзээрэй заяа. Тэр яг нэг айгүй cool. За одоо энэ дээр ярина. Pomodoro дээр би ингээд хийх таскууд дээр за би ямар юмн дээр хамгийн их цаг үрээд байгаагаа мэдхийн тулд энийг хийсэн баггүй. За тэгсэн чинь нөгөө л нэг гар утсаа авах те. Яг нэг гар утсаа ухаал хийчихэр цаг хугацааны баримжаа алдаал нэг сайхан ухаал явж байгаа цаг харангуут 6 юу вэ өдөр дууссан биз дээ гэдэг те. Та нар тэгдэг л байгаа да. Дуурахгүй байгаа ч гэсэн. За тэгэнгүүт ямар ч байсан би амьдралдаа хөөрхөн баймаар байгаа байхгүй юу? Залуунаасаа хадгалах хөөрхөн баймаар байна. Зоригтой зохион байгуулалттай баймаар байдаг. Тэнгүүд би бас мэдлэгтэй баймаар байгаад идэг. Энд чи баахан олон бөмбөгнүүд байгаа байхгүй юу? Миний амьдралд бас жоохон мөнгөтэй л юмэр шүү дээ. За тэгэнгүүт бас эрүүл сонирхолтой баймаар байдаг. Бүгднгийн ингээд алдахгүй тулд тэгсэн хэрнээ түрүүн анх хэлсэнчлэн би нөгөө нэг хитрхи баригдмал юмд явах дургуун байхгүй. ENFP гэсэн шүү дээ. Тэгэхээр одоо за магадгүй материал ордны хүмүүс ингээл яг хийн гэсэн бол хийгээл ямар ч төлөвлөгөөгүй байсан ч гэсэн өдөр тутамдаа хийгээ явждаг бол харамсалтай нь би тийм биш учраас өглөө босоод за би аль багцаас нь идэвхжүүлэх вэ гэж явдаг байхгүй. За би хөөрхөн багцаа идэвхжүүлчихгээд тэгээд эндээсээ явж эхэлдэг. Ой, sorry. За тэгэнгүүтээ хөөрхөн багц дээр нэг иймэрхүү юмнууд. За хүмүүс жоохон харуулгаас ичээд юм л та. Энийг хүнд харуулна гэж юусоо бодож байгаагүй. За энэний хамгийн хөөрхөн одоо түрүүний хэлдгээр допамин ялгаруулдаг зүйл маань юу вэ гэхээр үр дүнтэй өнгөрүүлсэн цаг хугацаагаараа нарны ийм хөөрхөн илч яваад 24 цагийн дараа тэр нь боловсроод 24 цагийн дараа энийг дотор энийг авахгүй бол бас энэ нь устддаг заяа. Тэгээд ингээд мод ургуулж байгаа нь анх энэ бүр илсэн зүйл байсан. Тэгэхээр level 5 өрөх гэж би бас үглээ үзсэн шүү. За ингээд айгүй хөрх энийг харахаар бас нэг допамин ялгараад байгаа байхгүй тий. За тэгээд дараа нь хүмүүстэй өрсөлддөг. Хийхгүй бол шууд 400-500 байраар ундаг заяа. Дэлхийн хүмүүстэй өрсөлдөнө бас. 3000 сүүлийн 30 хоногийн байранд яг өнөөдрийн байдлаар одоо би 3552-т явж байгаа. Уул нь 2000 руу орсон байсан. 7 хоног жоохон гадуур ажил амжуулаад нөгөө Pomodoro-го дарахаа мартсан чинь ингээл унаад ирж байгаа юм чинь. За энэ болохоор үр бүтээлтэй цагууд яг одоо юу гэмдэ санаатайгаар үр бүтээлтэйгээр өнгөрүүлсэн цагууд болон утас авсан цагнууд ингээ харагдаж байгаа байхгүй. Эсвэл яг дарахаа мартцсан. За ингээд үр бүтээмжийн хувьд одоо 8 сарын хувьд бол нэг иймэрхүү байх чийдэ тий. За тэгэнгүүт энэ бас айгүй хөөрхөн habit tracker гэдэг аппликейшн байдаг. Тэгээд нэг ийм нүд ингээд ингээр нэг тийм айгүй гоё мэдрэмж төрдөг штэ. За өнөөдөр бас хийчлээ шүү. За өнөөдөр алгасчлаа шүү гэд. За нэг иймэрхүү юм бэлдсэн юм дөө. Тэгээд 6 минут үлчиж. Арай л шуурч хөө да. За баярлалаа. За асуух асуулт байна уу манайхаа. Үлдсэн 6 минут ашиглаад хэдүүлээ гоё планингийн талаар ярилцгаая. За би болохоор хамгийн ихний асуултыг асуучих. Та энэ 100-ыг юу гэж дүгнэж байна? 100 юу хийж өнгөрөөв? Тэгээд энэ хэр юу тариу, мод тариу 100? Virtual mod тарьсан. Тэгээд банкн дээр нэг 2 карт хэлсэн чинь мод тарих ирэх өгсөн байсан. Тэгээд бас өөрийнхөө нэр дээр нэг 2 мод тариулсан. 100-ны хувьд гэх юм бол би чи нөгөө фрилансер болцсон. Яг 9-6 хүртэл ажиллахад жаахан тохиромжтой биш санагдаад нэг хэсэг хугацаанд яг фриланс хийж үзьгээд тэгээд тэр нь ч айгүй тохирж байгаа. Яг өөрөө бүх юмаа зохицуулаад явж байгаа. 100-ны хувьд гэвэл одоо тал нь харсан байлгүй дээ. Facebook ухаж байгаа тий. Нэг XX найз залуу малуу гээд нэг сөөсөд юм яриад нэг фан бичлэг хийсэн.
Яг perspective шүү дээ. Альмагийн нэг perspective fun байх бол нөгөө талаас яг кино ярьдаг бол нөгөө талын альмаа бас ингээ хөөрхөн амтан бас нэг сайн хүн байж гад үзээд нь шүү дээ. Тэгж л өнгөрлөлээ дээ зуныг тий. За асуух асуулт байвал манайха гараа өргөөд гоё ярилцъя. За байхгүй бол би шууд асуугаад яваад дөө. Асуух асуулт угсаа олон байна. Тэгээд таны чи гişиг боён гэдэг шүү дээ. Хүмүүс амин альмаа гэд танаад идэг. Тэгээд одоо болохоор та нэг фрилансер, контент креатор явахад ер нь хэр байна те хэрэг боломжууд байна гэж харж байна. Бидний үеийнхэн бас яг нэг 9-6 цагт баригдах сонирхол бага те. Тэгээд контент бүтээгч болох сонирхол бас өндөр байгаад байгаа. Тэгэхээр та тийм хүмүүст хандаж ямар зөвлөгөө өдөржлгээс авалцах вэ? За баярлалаа ямар гоё асуулт вэ. Би нэрээ юу байсан шүү дээ. Аюу тэнэг заа. Цойлогсцын нэг ивент дээр очиод ямар ивент хэлээд ирчихэ. 2021 онд цойлогсцын ивент дээр очиод амар лаг ивент болол тэрэн дээр Мишель Амазонкогийн нөгөө артист охин тий. Артист охиноос нэг баяраа тэгэхэд панелист байсан баха. Асуулт асуусан. Та үүж өөрийгөө тодорхойлох байж гэлөө ямар категорид багтдаг вэ гэлөө нэг тиймэрхүү утгатай асуулт байсан байхгүй. Тэгсэн чинь тэр охины нэг хариулт намайг цохоод. Тэг би ажиллаас гарцсан. Маргааш нь би гарлаа. Тийм агуутэй зүгээр нэг тийм тэгсэн чинь тэр охин яг юу гэсэн бэ гэхээр би өөрийгөө ганцхан юмар хязгаарлалтгүй гэсэн баггүй. Би өөрийгөө одоо артист гэдэг тийм категорид оруулаад ингэж хайрцагладаггүй. Би хинч үж болно шүү дээ. Гараад гэдгсэн чинь өө тийм шүү дээ. Би ч гэсэн хинч үж болно шүү дээ гэж ажилласаа гарсан. Тэгээд ажилласаа гарснаас хойш мэдээж хамгийн эхлээд нөгөө юу ч бодоогүй гарсан хүн чинь нэг ийм мод байгаа шүү дээ. Би юу ч вэ гэдэг мод. За тэрийгээ даваад тэгээд янз бүрийн л үе шатуудыг давж агаад одоо яг аргаа олж эхэлж байгаа. За нэгдүгээрт би чинь надад байгаа хамгийн түрүүнд ашиглаж болох юм байна. Би өөрөө контент креатор юм байна. Би одоо энэ сэтгэл гутралыг ингэж хаяад жоохон босох хэрэгтэй юм байна. Киногоо тайлбарлаж эхлэх хэрэгтэй юм байна. Яадаг юм бэ аялаад үзэл та залуу штэ гэл ингээл юм болгоныг хийж үзсэн. Тэгээ контент креатор байхын freelancer байхын хамгийн том давуу тал нь мэдээж хамгийн үнэтэй одоо зүйл болох цаг хугацааг өөрөө удирдах боломжтой. Хамгийн эхлээд би TP-д ажилладаг байхдаа яг сургуулаа төгсөөд 2019 оны 1-р сарын 16-нд тэр ажилд орсон. 9-6 хүртэл анх офис ажил хийж үзсэн баг. Тэгээд тэгсэн чинь би офисын ажил хийж үзснийхаа дараа вау гоё юм байна. Гэхдээ би ингээд өглөө 7 цагаас босоод ажил руугаа төгжирч очивол 9 цагт ингээд байж байгаа 6 гэж тарангуудаа дахиад төгжрэлд 2 цагийг өөрөөл 10 гэж очиод тэгээд баг нүрээ цэвэрлээд унтаад дахиад нөгөөдөг чи үргэлжлэн гэсэн чи амар сайд байсан байхгүй юу. Тэгээд бас нөгөө ажилласаа яг тэр үед гарчихсан мод дээр байсан. Тэгсэн яг 4 сарын дараа өөр ажлын санал ирээд амар flexible team timeтай office hour-тай team боломж ирсэн. Цалин өндөр flexible hour-тай өдөрт 2 цаг л ажиллах team санал ирсэн. Тэгтээ жоох уур чадвар шаардах гэдээсэн. За тийшээ ороод ингэ байж исэн чи хараа хүнд нэг юм дутдаг юм байна. Community. Ажлын хамт олон чи яалтчгүй нөгөө нэг над шиг ялангуяа над шиг одоо нэг болчмор шигтэй ингээл өдөрт бос юм хуваалцдаг. Ингээл ингэсэн чи инглиш шүү гэдэг юм байхгүй болчоор би ажил хийж байгаа нь үнэ. Цайл авж байгаа нь үнэ. Тэгтэл яг үнэндээ нэг гэрээ авах шүүлчихсэн байхгүй юу? Гэрээсээ гарах шаардлагагүй ингээд. Тэгээд аялж ирчээд хамгийн сүүлд нөгөө M-book-д ажиллажсэн шүү дээ. Тэгээ M-book-ийн бүтэн цагаар ажиллахыг асуусан боловч чигөөчлээ. Би ингээд ийм хүн байгаамаа. Тэгээд 4 цагаар ажиллавал боломжтой юу гэд. Тэгсэн окей 7 хоногт 20 цаг гэж тохироод 7 хоногт 20 цаг ажиллаж агаад тэгээ сүүл рүүгээ бүр юу болсныг та бүхэн мэднэ. За нэг тийм болсон юм да. Би харин яг нэг юм хэлэх гэж ийм удаа ирдэг байхгүй юу? Кино үзсэн юм шиг л боллоо тийм манайхаа. Шинэ мэдлэг мэдээлэл мэдрэмжүүдийг авахыг хүсвэл subscribe хийж залуусын орон зайд нэгдээрэй.